Архим үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрөөс эхлээд лидер нэртэй подкастыг та бүхэнд хүрэхэд бол бэлэн боллоо. За энэ нэвтрүүлэг маань хэд хэдэн суугаар үзэгчтэй өрнө. Тэгээд ер нь хүн төрөлхтний түүхэнд лидер удирдагч хүмүүс, манлайлагч хүмүүс ямар үүрэгтэй байсан юм бэ? Энэ агуулгыг энэ үзэгчтэй хүргэхээ. Тэгээд эхний нэвтрүүлгийн маань зочноор түүхч Инх бат ирсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хоёул өнөөдөр ер нь хүн төрөлхтний түүхэн нэрээ үлдээсэн нэг том одоо лидер хүн байгаа. Энэ хүн бол Туркийн удирдагч Ататюрк буюу Мустафа Кемал Ататюрк гэж. Энэ одоо хүний талаар бол ярилцъя. Тэр нэвтрүүлэгт таны үрсэн таавал Туркийн исламын ертөнцийн түүхийн чиглэлээр одоо Монголдо мэргэжсэн тэргүүлэх юм сэхэтүүдийн нэг юм. За баярлалаа. Тэгээ хоёлоо тэгээ Мустафа Ататюрк гэдэг юм нэр рүү очихоос өмнө тийм үү? Хоёлоо Мустафа Кемалын хүүхэд насны талаар ярив. Одоо Грекийн Салоники тийм үү? Тий. Хотод бол төрсэн байгаа шүү дээ тийм үү? Тий. Бидний ер нь 20 дугаар зууны түүхэнд одоо хүн төрөлхтний 20 дугаар зууны түүхийг төлөөлөх үс хэмжээний том лидерүүд нэг бол яалтчгүй бүгд найрамдах Турк улсыг үндэслэгч одоо Мустафа Кемал Ататюрк мөн. За Ататюрк бол одоогийн Грекийн Салоник гэдэг одоо хот төрсөн. Одоо Грекийн хоёр дахь том их бомб хот шүү дээ. Тийм далайн эргийн том бомб хотод бол 1881 онд бол төрсөн. За аав нь бол Али Арази гэж ийм хүн бол байсан. За дээд удам нь бол ерөнхийдөө эднийхэн бол Туркийн Кони хотоос гаралтай. Конигийн хотоос бол гаралтай. Өөрөөр хэлбэл одоо бол юунаас Анкарагаас нэг зүүн тишээ бас нэг 400-500 км нугаар эртний маш эртний хоттой Кони. Эндээс нүүдлээд тэнд очиж суурьсан юм байна лээ. За аав нь бол ерөнхийдөө тийм цэргийн хүн байсан. За бас ингээд вакип буюу тийм сангуудад бичээсч эднэр хийж байгаа. Дараа нь бол бас тийм модны жижиг худалдаа эрхэлдэг, гуйлан зардаг. Тийм хүн бол байсан. За ээж нь бол Зүбэдэ гэдэг ийм эмэгтэй. За ер нь бол өсөд төрсөн нь бол тэндээ өсөд төрсөн. Тэндхийн гаралтай ийм эмэгтэй. Тэгээ аав ээж хоёр нь бол гэрлээд 6 хүүхэд төрүүлснээс бол одоо амьд үлдсэн нь бол тухайн үед бол бас нэг хүүхдийн дэгдэлх өндөр өжилтэй. Тэгээд Мустафа амьд үлдсэн. Бас дүү охин Зениф гэдэг дүү охин нь бол бараг 1950-аад он хүртэл бас амьд байсан баг шүү. Тий байсан. Тий. Энэ тухайн үеийн ингээд намтрын уншаад байхад тухайн үеийн тэр нийгмийн эдийн засгийн нөхцөл болцоо бол маш тэр хүндхэл байсныг л харуулж байна гэж тийм. Тий, ер нь бол хүүхдийн дэгдэл өндөр байсан гэж. Өндөр байсан тий. Тэгээд Отоманы эзэнт улс маань ер нь тэр үеийн дэлхийн нөхцөл байдал юм ямар шүү байдалтай байсан юм бэ гэдэг. Ер нь Мустафаг одоо төрж өсөж том болоход бол мэдээж бол тухайн үеийн дэлхийн нөхцөл олон улсын байдал. За мөн эцэг эхийн одоо тэр суурь боловсролууд эднэр бол бас их нөлөөлсөн л тоо. Ээжийнх нь тал бол нилээд шүтлэгтэй. Одоо ээжийнх нь нагцын талаас бол одоо нэг хаж болно гэж ярьдаг шүү дээ тийм. Мекка хотод очиж одоо мусульман шашинтай хүмүүний одоо амьдралдаа их өстой царийн одоо ариун үйл бол хаж нэг удаа хаж болох. Тэгээ ээжийн талаас нь бол хаж болсон 2-3 хүн бол бас байд юм байл. За аавын тал бол нилээд ер нь бол шашнаас жаахан хол цэрэг улс төр илүү төртэй ойрхон. За аав нь бол одоо тийм жижиг одоо албан хаагч ийм хүн байсан. Гэхдээ аав ер нь бол насны үед бас нэлийн зөрүүтэй. 20 насны зөрүүтэй. Тэгээд Мустафаг 7 настай байхад нөөнүүдээ аав нь бол нас урчихсан. Гэхдээ тэрнээс өмнө бол ер нь бага сургуульд бол оруулсан. За ээж нь бол бас тийм ер нь шашны сургуульд оруулах сонирхолтой байсан. За эхлээд ер нь бас тийм хожоо болгоно гэж одоо манайхаар бол исламын лам мулла болгох сонирхол бол байсан юм шиг байна. Аав нь болохоор би орчин үеийн боловсрол болов. Тий, аав нь бол орчин үеийн боловсрол гэж ярьдаг тийм. Скуляр гэдэг тэр үеийн иргэний сургуульд сурах юм сонирхол бол байсан. Тэгээд хүүхд байхдаа тийм их сэргэлэн хурц ухаантай хүүхд байсан. Тэгээд тэр нь юунаас мэдчих чинь гэхэлээ тэр араб хэлний багш магчтайгаа бас жоохон муудалцсан
Ер нь бол их тийм шинийг гэрэл хийлдэг. Тэр үеийн Отманы эзэн тулсын одоо хүүхдүүдийн өмсдөг өмдч юм бүдүүн өргөн шалбар өмд багт чинь нөхөр бол тийм өмдөд бас их дургу. Яагаад гэвэл одоо тэр үеийн Македонигийн одоо Гректэй илүү ойрхон тэнд бол Франц өрөндийн нөлөө бол асар ихтэй. Өрөндтэй юу н ойрхон шүү дээ. Одоо Европ талдаа байгаа юм чинь. Тэгэхээр тэнд бол бас шинэ хуучны зөрчилдөөн бол ингээ харагдаж байна. Нэг талаас бол одоо дорны Отманы эзэн тулсын соёл одоо илүү одоо исламтсан. За тэгэхээр Отманы эзэн тулс бол өөрөө бас тийм айхтар хатуу исламын шинтэй байгаагүй. Гэхдээ ер нь бол тухайн үед бол исламын тугийг авч явж байгаа. Медина, Меккаг одоо бүхэлд нь одоо одоогийн Ирак, Сир, Тель-Авив, одоогийн Палестины газар нутаг тэр үед бүгдөө л араб нутгууд дэш бүгдөө л Осман эзэн тулсын нутаг байлаа шүү дээ. Ататүркийн төрсэн газар ч гэсэн ялгаа байхгүй. Отманы эзэн тулсын нутаг байсан. Тэгэхээр энэ үед бол тийм шинэ хуучны зөрчилдөөний энэ үед бол нөхөр бол одоо жинхэнэ хүүхд насаа өнгөрөөж тэнд бол төлөвшөж бий болсон юм шиг байна. Тэгэхээр би ийм өмд өмсмөөргүй байна гэдэг чинь нэг бие даасан. Ер нь их тийм бие даасан. Тэгээ энэ одоо Мустафа Кемал Ататюрк гэр чинь ингээд Кемал Ататюрк гэд энэ хоёр нэр нь бол өөр хүн гэсэн нэр байгаа шүү дээ. Эцэг нөгөө нэр. Тий. Мэдээж эцэгээс асны Мустафа. Тэгээд аавыгаа нас барсны дараагаар тэр чинь хоёр сургуульд явж байгаа. Эхлээд шашны сургуульд яваад болохгүй болоод гараад аав нь иргэний сургуульд явуулаад тэгээд нөхөр бол бас аюу сайн суралцсан. За тэгээд эцгийн нас барсны дараагаар бол эднийхэн бол бас тэр хотоос бол нүүгээд Хүсен нэгээд тэр ээжийнхаа ахынд нагцында бас нэг нилээд идэл байсан. Тэгээ энэ хугацаанд бас их тийм сэргэлэн хажуу айлынхаа сургууль завсарцсан байгаа. Тэгээ нөхөр бол сурах хүсэл ихтэй. Тэгээ мэдээж ээж нь бол одоо бас жоохон шашны сургуульд бол талтай байсан. Тэгээ нөхөр бол хажуу айлынх нь найз бандийнх нь одоо найз үлгдэг одоо тоглодог хамт тоглодог хүүхдийнх нь аав нь цэргийн дарга байсан байгаа. Одоо мянганы дарга гэж юм тэр үед л тий. Тэгээд тэр аав нь цэргийн сургуульд байсан гот нууцаар нөхөр бол бэлдээд цэргийн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байна. Тэгээ ээждээ хэлсэн чи ээж нь мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. Бас жоохон зөвшөөрөхгүй байсан. Тэгт нь бол мань нөхөр бол аавынхын сэлэм ингээ ханан дээр нь өлгөөтэй байдаг гэрийнхэн. Тэгээ нөхөр бол аавынхаа сэлэмлөө харж агаад би бол цэрэг бол төрсөн. Цэрэг болж үхнэ. Цэрэг цэгээр үхнэ гэсэн үгийг бол одоо ээждээ хэлсэн. Тэгээ ээж нь мэдээж одоо бас нэг аавынх нь цэрэг байсан да. Хүүхэд нь ч одоо бас жоо хүүхэд юм шийдэмгүй үг хэлэхэр бол бас тэгээд бас энэ чиг сонио бас л нөгөө манайхны нөгөө дум момхтэй сонио ээж нь бас зүүдэлсэн гэж байгаа. Тэгээд зүүдэлсэн чи Мустафаг одоо тийм цэргийн карьер нь бол одоо их тийм өндөр амжилттай том цэргийн жанжин болж ингэ зүүдлээд тэгээд тэр ээж нөгөө сургуульд ороход ээж нь зөвшөөрсөн гар үсэг хэрэгтэй. Тэгээд ээж нь тэр бичгэн дээр нь гар үсэг зурж өгөөд тэгээд цэргийн сургуульд орсон. Тэгээ математикийн багш нь Кемал гэдэг нэр өгсөн. Тийм. Тэгээд цэргийн сургуульд ороод мэдээд тэр цэргийн сургууль бол жоо хүүхдүүд бол юу бол цэргийн эрдэм заагаас илүү математик. За өрн дурны одоо Франц хэл эднэрийг бол заагаад бол эхэлсэн. Мустафа бол математик хичээлдээ хамгийн их дуртай. Тэгээ математикийн багш нь өөрөө Мустафа гэдэг нэртэй. Тийм хүн байсан. Тэгээд одоо хоёулаа нэр нь одоо адилхан Мустафа юм чи тэрийн нэр ижлэх юм байж болохгүй. Одоо түргүүдийн уламжилсан шүү дээ. Багшигаа ясл манайхантай л байдаг нэг тийм ижил уламжлал байх шиг байна. Тэгээд Мустафад бол Ататүрк гэж. Юу Кемал гэж. Юу нэрнийх нь урд нь залгаад бол ингээд өгчихсөн. Тэгээд Кемал гэдэг нь бол одоо их тийм төлөвшсөн одоо илүү гэсэн тийм утгатай тийм үг баг шиг байна. Тэгээд тэр үеийн та сая ярьлаа шүү дээ. Ер нь ингээд эн чин Отманы эзэнт гүрээ одоо Османы эзэнт гүрэн гэж ярьдаг тийм үү? Учны хэллэгээр одоо Отман гэдэг одоо Османы эзэнт улс тий. Османы эзэнт улс бол 600 жил оршин тогтносон. Одоо хүндрэлт нөхөнт том эзэнт улсуудын нэг байлаа. Гэтэл би Ататүркийн талаар ингээд өрөндийн баримт кино нэвтрүүлгүүд үзлээ л дээ. Тэг яагаад Ататүркэд тэр залуугаас нь өөрчлөгдөх ёстой гэдэг үзэл санаа суусан бэ гэхээр Отманы эзэнт гүрэн бол одоо өөрчлөх цаг болсон. Яагаад гэвэл Европын өрсөлдөгчнөр нь ажилтуржээд технологичод хөгжөөд ирсэн гэж. Янагуй Франц, Их Британь ч юм уу улсууд тийм. Энийг өөрчлөх ёстой гэдэг тэр санаа бол Ататүркэд багаас нь л суусан гэж ойлгож байна шүү дээ. Тэг ер нь бол тэр цэргийн сургуульд байхдаа бас нэлээд төлөвссөн. Энд чинь тэгээд 12 хүртлээр
тэндээ сураад дахиад цэргийн одоо дараагийн шатны сургуульд ингээд бол суусан. Тэгээ энэ үедээ бол бас нэг үеийн залуучуудтайгаа энэ улс төрийн сэдвээр улс орны хөгжлийн талаар бас нэлээд бол хардаг. За тэгээ бас нэг тийм сонирмонч бас гараар бичсэн тийм сонин эднэр бол гаргадаг бол байсан. Тэгээд 18 нас хүрээд Стамбулд цэргийн сургуульд одоо тэнцээс ирж штэ. Тэгээд ирэхэд бол Стамбул бол одоо Европ Аз хоёрт ингээ хуваагдчихсан. Тэгээд тэнд бол их том ялгаа харагдсан гэж. Беолур гэдэг одоо Стамбулын одоо Европын талын хэсэг. За тэнд бол одоо Франц, Германы хөрөнгө оруулалттай орчихсон. Ер нь бол тухайн өрний шилдэг хотууд шиг одоо Гялцал ийм байхад дөнгөж одоо гүүрээр гараад нөгөө эрг нь бол одоо Отман эзэнт улсын одоо яг хуучин төрхийг илүү хадгалсан Аз тал нь одоо туркууд одоо амьдрал бас жоохон ядуу зүдүү ер нь бол одоо нэлээд хоцрогдсон байдалтай харагдсан. Ингээ газар тэнгэр шиг хоёр эрг нэг эргээс нөгөө эргт очихтал өөр ертөнцид очиж байгаа юм шиг тийм ялгаа бол байсан гэж. Тэгээ энэ ялгаа эднэр бол ганц Мустафа биш ер нь тэр үеийн одоо залуучуудад одоо их хүчтэй нөлөөлсөн одоо улс орноо яаж шинжлэх үү, яаж авчрах уу гэдэг үйл хэргийг одоо сэтгэгт нь одоо гол түлхэж болсон юм шиг. Тэгээд Мустафагийн одоо тэр цэргийн сургуульд байсан 4-5 найзууд нь 4 найз нь бол дараа нь том Паша уу одоо манайхаар бол цэргийн жанжин болж байгаа шүү дээ. Одоо бүх армийн командлагч нар бүгд бол болж байгаа үеийн залуучууд. Тэгээд нөхөр бас газтай нэг найзынхаа аав нь бас том цэргийн жанжин бол байсан. Тэгээд тэдний гэрт манай ирчин бас нилээд одоо хамт амьдарч бас хүмүүжиж бас туслах дэмжлэг бол бас нилээд ер нь цэргийн Ататүрк бол бүр дислэгчээс эхлээл ер нь дээшээ өсөд фельдмаршал хүртэл явсан шүү дээ. Тэгсэн. Яг цэргийн бол бүх цолыг бүгдийг авсан. Одоо шууд хорондоо олцог хүн баггүй. Тийм. Тэгэхээр би танаас асууя л да. Тухайн үеийн тэр нийгмийн байгуул юу гэдгийг боловсролын систем гэж харахад ер нь цэргийн сургууль бол хүнд илүү боловсралтай тухайн нийгмийг өөрчилж харах тийм одоо үзэл санаа суулгадаг байсан болохоор юм шүү дээ. Тэгээ ер нь бол тухайн үе чинь Отманы эзэнсэд хоёр боловсрал байгаа. Нэг нь цэргийн боловсрал. За цэргийн боловсрал бол одоо өрний одоо математик, одоо цэрэг дайны ухаан, түүх, газар зүй гэдэг өрний одоо энэ юмыг заадаг. Нөгөөх нь шашны сургууль. Араб хэл, Куран сутрын тайлбарууд, хадисүүд одоо тайлбарсан номлолууд гэдэг энийг задлж илүү философийн гүн ухааны шинжтэй болгодог. Ийм хоёр сургууль байсан ба. Тэгээ Ататүрк бол эхнийхийг сонгоод ер нь бол өөрөө эхнийхт нь сонирхолтой ийм байсан. Тэгээд цэргийн карьер ч гэсэн нэлээд амжилттай. Ер нь Ататүркийн нэг тийм онцлог байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо энэ их дэлхийн 1-р дайн, Балканы 1-2 дахь дайнууд ингээл явсан. Тэгээ хэдийгээр бол Отман эзэнт улс одоо энэ дайнуудад бол ялагдаад яасан ч гэсэн Ататүркийн удирдсан цэргийн анги нэгтгэж ерөөсөө ялагдчих үзэг. Хөрөөл ялдагч байхгүй юу? Дандаа л ялдаг. Гэхдээ бол улс орн дин тэнд ялагдаад байхад нөхрийн удирдсан цэргийн анги бол эзэж ялдагдчих үзээгүй. Тэгэхээр энэ утгаараа бол одоо ер нь бол цэргийн гялалдсан одоо жанждуудын нэг гэж ер нь бол үздэг дэлхийн түүхэнд бол Ататүркийг. Одоо Ливд очиж чинь Италичуудтай байлдаж байгаа шүү дээ. Тэгсэн. За эхний томилгоо бол юунд авсан? Сирд авсан. Одоогийн Шам гэдэг одоо хотод бол эхний томилгоо дөнгөж залуухан офицер тэнд бол авчихсан. Тэгээд тэнд бол бас нэлээд төлөвшсөн. Тэнд юу болсон бэ гэхээр бол ер нь Отман эзэнт улс одоогийн Сир за тэгээд тэр чинь бүр одоогийн Тель-Авив байгаа тэндээ чи Яфа гэдэг том бомб төсөж бүр Яфагаар дамжаад буцаад юу л одоо Стамбул руу явсан. Тэгвэл Шамд байхдаа бол тэр үеийн одоо судлаачдын бичснээр бол нэг юм байгаа даа. Тухайн Отманы цэргүүд бол одоо тэнд бол юу штэ эзэнт гүрний одоо колончилж байгаа Сир одоо дөрүүзүүд гээд гараад байна штэ дөрүүзүүд гээд сая одоо энэ бас нөгөө тэр яриад идэг нөгөө ойрхот орндын юунд дээр Сирийн нутагт дөрүүзүүд гээд исламын шашинтайч биш юу тайж биш нэг тийм шашингүйч юм шиг нөхдүүд тэр нөхдүүдийн тосгодуудыг бол Отман эзэнт улсын цэргийн офицерууд бол хамгаалдаг. За тэгээ хамгаалсныхаа төлөө бол бас хахуул авдаг байсан байна. Тэгээд тэр хахуул авдаг явдал бол Ататүркт бол таалагддаг. Яагаад гэвэл бол тэр дундад зуунаараа байгаа тэр овг аймагуудыг одоо тэгээд авилгалын мөнгө өгөхгүй бол офицерууд очиод дээрэмддэг. Энэ явдлууд нар бол Ататүркт их таалагддаг. Тэгээд
тэр үеэс ахгуулаад бас тухайн цэргийнхэнтэйгээ бас муудалцсан. Ер нь бол Ататүрк бол энэ бид бол одоо ийм хийх ёсгүй. Бид бол илүү дэвшилттэй, илүү одоо зүйлийг одоо хийх ёстой гэдэг юм ярьсан. Тэгээд Ататүркийн бас нэг алдартай үг үүдийн тэр дөрүүзүүдийг дээрэмдээд олсон мөнгийг овчрууд хоорондоо хуваахт нь Ататүрк бол аваагүй. Тэгэнгүүт мэдээж бол хуучин овчрууд бол энд бол аягүй дургуутсан. Одоо дайсан гэж харж эхэлж штэ. Одоо хууч одоо бид нар шиг ашиг болоод байд. Энэ бол улсад очих мөнгө гэтэл бид нар энэ улсад очих мөнгийг замаас нь цэргийн овцрууд нь өөртөө аваад иж болохгүй гэж ингэж хэлсэн. За тэгээд зарим овцрууд нь бол мэдээж бас эргэлдсэн. Тэгт нь бол Ататүрк бол хэлсэн байт юм л. Та нар өнөөдрийн хүн байх хүсэж гин үү? Эсвэл маргаашийн хүн байхыг хүсэж гин үү гэж. Хэрвээ маргаашийн хүн болъё гэж бодож байвал энэ мөнгийг битээ ав. Над чиг энэ мөнгийг битээ аваарай гэж хэлсэн гэж. Тэгээ ер нь тэнд бол шахагдаад буцаад Стамбул руу бол татагдсан. Тэгээд дараагийн томилгоо эднэр бол одоо юу л бол явсан. Тухайн үед нөгөө дэлхийн Балканы 1-2 дугаар дан гараад тэгээд нөгөө төрөлх нутг нь бол Отоман эзэнт улсын мэдлээс бол ингээ гарчиж байгаа. Түрэг дээр ингээ орж. Тэр чинь дэлхийн 1-р дайнаас өмнөх үйл явдал байхгүй. Ер нь ингээд ажиглахад бол яагаад эндийн очил төрөхөд одоо манууд байлтаад байна гэхэр чинь нутаг дэвсгэр нь бол асар өргөн удам. Тэгээд энэ Африк, Орох дорнд Грек хүртэл ингээл үлдгэн багтсан шүү дээ. Ер нь бол эзэнт гүр ингээд ороотлынхаа үе рүү орж ирсэн. Тэгээд тухайн үед бол Осман эзэнт улсын султан 2 дугаар Абдул-Рахман гэж байсан. Тэгээд нөхрийг бол бас төрийн эргэлтээр дүүн бас зайлуулад гарч ирсэн. За тэгээд дүүнч бас нэг тийм амжилттай улс орноо удирдах чадаагүй. Ер нь энэ үед бол эзэнт хуучин том эзэнт гүрнүүдийн төгсгөл бол ер нь бол ойртчихсан байсан. Яагаад гэвэл энэ үуч Европт бол нөгөө Германы Бисмаркийн шинжилэлээр бол гялалцсан залуу хүн эзэнт гүрэн Герман гарч ирээд бол одоо жинхэнэ гялалцчихсан юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол Герман болоод за нөгөө талд нь бол одоо мэдээж Итали, Франц, Англи гэсэн ер нь бол дэлхий бол нэг хуваагдалд очичихсан. Дэлхийн 1-р дайны өмнөх одоо байдал руу очичихсан ийм үе бол байсан. Тэгээ яг 1906 онд нөхөр бол тийм гараараа юу гаргаж эхэлж ирсэн юм лээ. Сонин. Найзуудтайгаа нийлээд. Тэгээ тэр сонин дээр бол ер нь тэр үеэс ахгуулаад найзуудтай хэлж ирсэн ба. Бүгд найрамд тулсуу. Отоман эзэнд юу хаан засаглал. Хаан засаглал. Тий. Тэгээ энэ хоёр үг байгаа л да. Султанат гэж үг байгаа тийм үү? Халифат гэж үг. Тий. Ататүрк энэ хоёрыг хаалсан тийм. Одоо энийг та тайлбарч өгч. Яг халифат гэдэг чинь бол залгамжлагч. Халиф гэдэг одоо халифын ус гэсэн. Зүнч Мухаммед нас орсны дараа 4 халиф гарлаа штэ. Абу Бакр, Осман, Али эдгээр гэдэг энэ халифууд бол гарсан. Тэгээд Алигаас хойш бол нөгөө арабын улсууд ч юм бол хаант улсууд бол гарч эхэлж байгаа. Бүү хитэд гэднэр гээл гэдэг юм одоо исламын шашинтай угсаа залгамжсан улсууд. Халиф бол угсаа залгамжлаггүй сонгогддог юм байна. Отоман эзэнт улс ягаад халиф болчихж байгаа юм гэхлээр бол нөгөө исламын Медина, Мекка гэдэг ариун хотуудыг тэнд байгаа одоо Зөнч Мухаммедийн шийдэл энэ бүгдийг одоо ивэнтэд гэж одоо хамгаалж байгаа бол Османы султан бол Османы султан төдийгүй исламыг одоо юу гэдэг хамгаалагч энэ үүргийг бол одоо 20 дугаар зуун хүртэл гүйцэтгэлээ шүү дээ. Нөгөө талаас султанат гэдэг нь бол угсаа залгамжилж байгаа. Тэгэхээр Османы хаад бол угсаа залгамждаг эцгээс хүүд ахаас дүүд бол үндсэндээ одоо султант хаан ширээ бол уламжлагддаг ийм байгаа. Тэгээ энийг ингээд халсан тийм үү? Тий. Одоо чинь ийм байж болохгүй шариа хууль, шашны хуулийг ч гэсэн ингээд халчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ өөрөө бас эсэргүүцтэй тулгараад Ататүркийн аминд халдах гэж бас төлөвлөж исэн гэдэг юм. Тэгээ 2 удаа ер нь амьд нь халдах гэж байгаа. Шашны талынхнаас тийм оролцсон. Эхнийх нь бол тэр чинь бүр 1990-т манерыг офицер багт. Тэр чинь 1906 оноос ахгуулаад сонин монин гаргаал ер нь ингээд явсан. Тэгээ Ататүркийн юунд бол Франц хэл хийх нөлөөсөн. Манер ч өөрөө Франц хэлтэй, Герман хэлтэй. Герман хэлтэй. Тэгээд Францын соён гэгээлэгч Монтеско эднэр гээд Францын соён гэгээлэгчдийн үзэл санаа энэ бүгдийг бол бас их сайн судалдаг. Одоо Анкарад ч Анат Кабир гэдэг билдэ Ататүркийн өөрийнх нь том одоо зохицол бүр сүүл 50 онд бол бариад
шийдлийн тэнд авчиж ингэж байрлуулсан зохицол. Тэнд бол Ататүркийн номын сан гэдээ бол бичдэг. Тэгээ тэр номын сан ингээд харахаар бол Франц хэл дээр номнууд бас их түүх их бас их сонирхдаг. Одоо Ататүркийн өөрийнх нь одоо тэр музейд ингээд ороод үзэхлээр бол цагаатай хэлний тойл ингээд дийлэгчсэн. Тэгээ тэр тойл дээр Ататүрк өөрөө гараараа ингээд санаануудаа ингээд тэмдэглээд цагаатай хэлний тойл ингээд бүр ашиглаж байсан. Цагаатай хэлний тойл бичиг. Цагаатай хэл гэдэг чинь одоо Монгол Түрк хэлний холимог хэл шүү дээ. Манай цагаантай хаан тулс үед хэрэглэгдчихсэн ийм бичиг ба. Тэгэхээр нөхөр бол их тийм уншдаг. Ер нь бас чамгүй сайн боловсралтай. Өрний юу бас сонирхоос гадна бас дорны тэр түүх соёл тэр бүгдийг бас тийм сонирхдаг юм хүн байсан. Тэгээд тийм уран илтгэгч тийм хүн байсан гэдэг нь юугаар мэдэгдээд байна гэхээр тэр 1900-аад оны ихэнх үед манерыг алах гээд нэг офицер, залуухан офицер алах гээд очсон ба. Тэгтэн нөхөр бол өөрийг алах гэж ирсэн офицертэй ярилцсаар байгаад нөгөө офицерыг бол ятгаад өөрөө талд оруулсан байхгүй. Тэгэхээр энэ нөхөр бол бас ер нь тийм уран илтгэгч, бусдад санаа харилцамт өндөртэй. Тэр одоо бичлэгүүд дээр байгаа дуу хоолой эднэр нь ч гэсэн бас нилээд ер нь бол харилцам өндөртэй, хүнийг татах тийм чадвар нилээд өндөр ийм хүн байсан байна. Тэгээд дараа нь бол харин нөгөө ерөнхийлөгч усных нь хойшоо 1926 онд бол бас нэг алах гэж бол алга бэлтэж байгаа. Тэр улсууд нь бол баригдаад тэгээ баригдсан улсууд нь бол цаазлсан. Тэр бол шашин шинтгэлтэй нь холбоотой л доо. Тэгэхээр одоо Ататүрк ер нь цэргийн салбар, цэргийн удирдагч явж байгаад одоо улсын удирдагч болох гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ бол Османы эзэнт гүрэн 600 гаруй жил, 620 жил өнгөрөг тийм үү? Оршин тогтнолцсон. Энэ бол эзэнт улс ингээд бүрэлдэхүүнд байсан улсууд ч ингээд тусгаар тогтнол явчихж шүү дээ. Одоо Ататүрк тэр үед нийгмийн ингээд бүхэлд нь ингээд цогцоор нь харсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Ер нь ийм шинжил одоо орчин үед хийхэд хэцүү байх тийм үү? Хэцүү. Одоо орчин үед ингээд та харъя л та Монгол жишээ нэг авахд 4 жил 6 жил ч юм уу бүрийн эрхийн хугацаанд л нэг бүрийн эрхийн хугацаагаар хязгаарлагддаг нэг улс төрч болж байна. Гэтэл тэр үеийн түүхэн юу ч үгүй. Тэр чинь бол том эзэнт гүрэн одоо оршин тогтнолынхаа сүүл рүү орж байна. Тэгээ одоо ямар зам сонгох вэ гэдэг юм бол орж шүү дээ. Тэгэл Ататүрк бол бүгдийг бүхлээр нь харсан тийм үү? Тий, Ататүрк за ер нь бол 1920 оноос ахгуулаад нөхөр бол 20 онд хэдэн сард би сарын сайн санахгүй. Османы эзэнт улсын тэр нөгөө Паша буюу одоо цэргийн жанжин гэдэг юунаас бол татгалцсан. За тэгээд бас Ататүрк гэж юм бас Османы эзэнт улсаас бас цаазаараа авах баримтлах тушаал эднэр ч бас гаргаж ирсэн баг. Хоригдож ирсэн тийм хоригдож ирсэн бас 3 сар шоронд эднэр суусан. Тэгвэл бас сонирхолтой нь бол тэр дэлхийн 1-р дайны үед бол фронт руу Германы фронт дээр очиж танилцахдаа бол тухайн үеийн одоо Османы эзэнт падишахын одоо дүүтэй хамт очиж одоо бас тэр Германы фронт дээр очиж одоо орчин үеийн цэрэг дайны одоо нөхцөл байдалтай бас ингэ танилцж байсан. За тэгээ явахдаа бол тэр падишахын дүүг бол одоо бас таарах хүн боловсрал их муутай гэж бодож байсан чи басч гайгүй хоорондоо бас нэг улс орноо яаж хөгжүүлэх үү гэдэг тал дээр бол яаж шинжлэх үү гэдэг дээр бол бас нэлээд санаа бодлоо солилцчихсан гэсэн тэмдэглэлүүд бол байдаг. За тэгэл 1920 оноос хойш ер нь бол бүх албан тушаалаа өгч байгаад. За жинхэнэ одоо ардын хурлууд одоо зөвлөлүүдийг бол байгуулад Самсун одоо Хард тэнгисийн иргэн хотууд тэгээд хамгийн сүүлд нь одоо Анкарад очиод юм зөвлөлийн хурлууд бол байгуулагдаад ингээ явсан. Тэгээ хурлуудаас бол Ататүркийг тэр хурлын дараагаар ингээд сонгосон. Тэгээ 1923 оны 10 сарын 29-нд бол 28-нд одоо өдөр бол за бид нар бол маргааш бүгд найрамд тулсыг бол тунхаглана гэсэн. За ингээд 29-нд бол бүгд найрамд тулсыг тунхаглаад анхны ерөнхийлөгчөөр бол Ататүрк бол сонгогдсон. За энэ хугацаанд бол Турк. Тийм, өнөөгийн Турк. Энэ хугацаанд бол нөхөр нөгөө чөлөөлөх дайнуудыг хийсэн. Яагаад гэвэл нөгөө дэлхийн 1-р дайнд ч Отманы эзэнт улс ялагдчихсан. За хэдийгээр ялагдсан ч гэсэн бол нөгөө Султан Шах бол хэвээрээ. Тэгээд ер нь ихэнх газар нутгийг бол нөгөө ялсан холбоотнууд бол өөрсдийн иргэшээлдээ оруулаад бол ингээд авчихсан байсан. Стамбул, Анкарагийн бас юу вэ штэ. Та ярьсан тийм үү? Залуухан офицер байхдаа Стамбул хотод ирсэн чинь тэр хоёр тал нь бол эрс ялгаатай болчихсон тийм. Сүүлд Стамбулчууд, Францууд, Англичууд л
хяналтаа тогтооцсон байсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ би бас намтрын ингээд судлахад Анкара ч юм уу илүү төврөөгүй байгаа тийм үү. Анкарад л ер нь төвлөрсөн байх хэвээр. Тэр Стамбулд бол тэр үед боломжгүй байсан байх гэдэг шүү дээ. Стамбул тэр үед ч нөгөө өрөндийн цэргүүд ороод ирсэн. Төв гудмаар бол одоо грекүүд эдгээр явдаг. Арын гудмаар бол одоо тухай Стамбулд байдаг туркууд явдаг. Бүр тэгээ байнгын цэргийн парад эднэр болдог. Бичлэгүүдээс харахаар бол одоо юу гэдэг Османы султан бол одоо бас ер нь бол буулт хийгээд болж өгөөд нөхөр бол нэг тийм автономт ирэх маягтайгаар өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэх сонирхол бол тухайн үеийн одоо Османы сүүлийн султанд бол байсан юм шиг байна. Ататүрк бол эндээс бол эсэргээрээ энэ газар нутгийг бол авч үлдэх ёстой. Одоогийн одоо энэ газар нутг дээр байгаа одоо Измир эднэр гэдэг чинь бол одоо Ататүркийн тэр яг зүүн талын тэд наатлын ирэг эднэрч бол Францын мэдэлд очсон. Нэг хэсэг нь одоо Измир эднэр бол Итали, Грекүүдийн мэдэлд ингээ очиж гисэн. Ингээд байсан. Тэгээд манер бол чөлөөлөхтэй айнуудыг бол эхэлсэн. За гэхдээ нөгөө түрүүн би яриад байсан нэг дөрвөн найз байсан гээд бүгдөө том одоо тэр үед чинь нас үеийн төвцгээд бүгд л цэргийн сургуулийн нөхдөө чинь бүгд л том цэргийн захирагч пашанууд болсон. Тэгээд манер дөрвөн найзлага бүгднээс нь асуусан юм лээ. Бүгдээр засаглалын талд байна уу? Одоо султаны нөгөө төл бүгд султандаа үнэн ч байна гэж яриасан. Тэгээ Ататүрк үл юм гээд тэр падишах гэдэг харьяалагддаг тэр цэргийн пашагийнхаа цолноос татгалцсан шалтгаан бол ерөнхийдөө бас энийг нөлөөлсөн. Тэгээд чөлөөлөх дайныг бол маш амжилттайгаар удирдах. Энэ чөлөөлөх дайн хийхдээ тухайн зөвлөлтөс тусламж авч ирсэн гэсэн юм бас харах шиг байна тийм. Тийм. Энэ 17 онд ч Оросууд большевикууд тийм даана гэр бүлээр үстэмтрээд тэгсэн. Жоо штэ. Ататүрк бол Оросоос тухайн большевикуудаас бол дэмжлэг бол авсан. Гэхдээ тэд нартай бол нэг замаар явахгүй гэдэг бол нөхөр бол аягүй сайн ойлгочихсон. Тэд бол илүү артикал одоо юу гэдэг бүхнийг төвлөрүүлсэн. Хаант засгийг бол одоо буудаа шийдчихлээ шүү дээ. Тийм, бүхнийг төвлөрүүлсэн эдийн засгийн хувьд бол одоо төрийн төвлөрсөн болсон ийм улс байгуулах ажилчин анги банк болсон. Нөхөрт бол тийм ажилчин анги банкын тухай байхгүй. Нөхөр чинь нөгөө Францын л ер нь соён гэрүүлэгчдийн үзэн номлолтой их сайн таньдсан. Тэн дундаас өөрийн Туркийн одоо уламжлал энэ бүгдийг хослуулад өөрийн гэсэн бас нэг тийм номлол маягийн юм ер нь бол гаргаад кемализм гэдэг нэртэй тийм юм бол гаргаж ир тавьсан юм баггүй. Одоо Француудаас ч бүгдийг аваагүй. Франц одоо шашны шинтгэл гэдэг чинь бол Францууд бол төр бол шашнаас ангид бол байна. Төр шашин хоёрыг зааглая. Шашин одоо зөвхөн хувь хүндэл байх ёстой гэж Францууд үзээд гэхдээ энд бол төр оролцохгүй гэсэн бол Ататүрк бол зөвөө төр шашин хоёр ангид байх ёстой, шашин хувь хүнд байх ёстой. Гэхдээ тэрийг төр хянж зохицуулж явах ёстой гэдэг. Тэр 1924 онд шашны яам нь бол байгуулчих жоохгүй. Тэгээ тэр яамны гол зорилго нь юу гэхээр төрөөс шашныг одоо хатуу зохицуулах ёстой. За энэ ч бол юу гэдэг юм бас тухайн Турк улстай ч гэсэн таарсан баг. Яг тэр Отман эзэнт улс ч юм бол ер нь бол Персийн соёлын хөл аягүй ихтэй. Ер нь туркууд ч юм бол юу штэ мусульман буюу одоо мусульман болохдоо исламын шашныг арабуудаас биш персүүдээс авсан байхгүй. Ер нь бол гол одоо юу гэдэг тэр их сурвалжнууд үзтэй персүүд. Одоо манай хаад ч гэсэн одоо юу гэдэг хад эднэр чи одоо цагаатаа эднэр чи мусульман болох чинь арабуудаас аваагүй, персүүдээс аваагүй, туркүүдээс авч мусульман болж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан туркууд одоо исламын шашныг бол арабуудаас аваагүй, персүүдээс авсан. Тэгэхээр бол Отманы эзэнт улсын тэр хил соёл юмд бол Персийн соёлын нөлөө ихтэй. Тэгээд Перс бол тухайн үед бол бас хоцрогдсон. Дунд зуунаараа ийм байсан. Тэгэхээр бол нөхөр бол одоо шинжилэл хийхээс өөр арга байхгүй. Тэгэхээр Ататүркийн шинжилэлт яагаад хил сольсон тийм үү? Сольсон. Яагаад кемализм гэд нэрлээд Ататүрк яагаад одоо юу гэдэг Туркийн ард түмний одоо хайр хүндэтгэлийг өнөөдөр хүртэл хийж штэ. Тэр хүн бол одоо өнөөдөр ер нь Ататүркийн талаар бол мөн угнах тийм туркун бол байхгүй. Яагаад хүлээгээд байна гэхээр нөхөр бол суур шинжилтийг л хийсэн байхгүй. Зоригтой. Тэр бүх салбарт эдийн засгийн салбарт чи Отман эзэнт улс бол ерөнхийдөө үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл, банк эднэр ерөөсө бүгд хөгжөөгүй. Энэ дунд зуунаараа л шахуу юм байсан. За нөгөө 600 жилийн одоо
Европыг байлдан дагуулсан эрч хүч энэ колониудаас одоо санхүүгээ авдаг энэ бүгдийг бол одоо томоохон шинжилгээсэн одоо жишээ нь бол тариачдаас авдаг татварыг бол Ататүрк гараад шууд хүчингүй болгох. Тэрний хамгийн хүн татвар байсан. Юу гэхээр нийт ургацын 10% шууд авчдаг. Ясмон зэнцүүлсэн том татвар байсан. Ататүрк бол тэрийг бол одоо эдийн засгийн хүрээнд их чинь тэр татварыг бүрэн байхгүй болгосон. За тэгээ орчин үеийн имлэг, орчин үеийн сургууль, орчин үеийн шинжилгээ ухааны байгууллагууд одоо Туркийн одоогийн бүгд найрамд Турк улсын түүхэн хүрээлэн, хэлний хүрээлэн, хэлний том хүрээлэн бүгдийг нь бол байгуулсан. Хэлэн дээр их сонь штэ. Одоо Турк хэл бол нэг латин гаралтай үсгтэй юм шүү дээ. Тэгээ уламжлалт хэлийг бол солилцсон. Тий, уламжлалт нөгөө бичгийг бол солилцсон. Тий, тэрийг нь бол латин үсгийг авсан. Ататүрк бол латин үсгийг бол авсан. Тэгжээж одоо бид бол өрнөдөө ойртно гэж ингэж үзсэн. Тэгээ хэдийгээр бол дэлхийн 1-р дайн дуусахад бол одоо юу гэдэг Итали, одоо Англи, одоо Француудтай одоо Ататүркч бол нутгаа чөлөөлөөд Турк улсыг байгуулсан ч гэсэн 1930 он гэхэд бол ерөнхийдөө эдгээр өрөндийн орнуудад бол маш сайн харилцаатай болсон. Ерөөсөө тэнцээс өрөндийн одоо шинжилгээ ухааны технологийн тэр олдуудыг одоо Турк улсад нутагшуулах тал дээр бол маш сайн ажилласан. Тэгээд ч өөрөө бол ер нь бол тэр өрний соёлыг бол таашаадаг, өмссөн хувцас, хувцсан шинжилгээг хүртэл хийж байгаа шүү дээ. Тий. Одоо чинь эрчүүд эмгтээчүүд ч гэсэн ялгаагүй тийм. Өрөндийн хувцас. Өөрөө их ер нь их бичлэгүүдийг харахад бол өөрөө их цэмцгэр хүн шүү дээ. Их тийм джентлмен хүн шүү дээ. Ер нь бол тийм фрак өмсдөг, гоё гүнжин өмсдөг, сигар тамхи татдаг. Тий. Тэгээд хувцас бол их гоё хойшоо их гоё толитл самсан. Өөрөө бол ер нь харахад бол тухайн нэг өрөндийн одоо том хөрөнгөтэн гэж харагдахаар тийм. Тийм. Тэгээд Джон Дьюи гэж Америкийн сургууль хүмүүжүүлэгч хүн байна л да. Джон Дьюиг яг өрөндөө л юм баримтдаг юм даа байхгүй. Ататүрк ер нь шинэ Турк ямар боловсролоо өөрчлөх хэрэгтэй гэх тийм ээ. Ялангуяа бага дунд боловсролыг одоо суур боловсрол тийм ээ. Өөрчлөсөн Америкийн Джон Дьюи гэж эрдэмтний зөвлөгөө авсан гэдэг юм. Тэр Джон Дьюи үнэхээр Туркийн боловсролын суурийг тавих нөлөөсөн үү? Эсвэл Ататүрк өөрөө мэдчихсэн. Гэхдээ зөвлөгөө ер нь бол зөвлөгөө аваад үзье гэсэн тийм явал өрсөн гэдэг байна шүү дээ. Тэгэхээр бол нөгөө том лидерүүдийн нэг онцлог гэдэг байхгүй. Одоо манай Чингис хаан ч ялгаа байхгүй том лидерүүд. Хэдий одоо дайсан байлаа. Хэдий одоо юу гэдгийг өөрөөс нь өөртөө эн тэнцүү тийм хүн байхад шууд тэрийг өрж авчираад зөвлөгөөг нь авч сонсдог. Одоо эн чинь манай нэг Эрдэнэ сан Субашид дүү гэдэг чинь тийм ээ. Арслан мэт ноёдыг чон мэт төшмдүүд дагдаг. Чон мэт төшмдүүдийг үнэг мэт албатууд дагдаг гэл. Ингээд зэрэглэл буураад байгаа шүү дээ. А нөхөр бол тийм байхгүй. Чингис хаан чонжоо мөнгө шууд урж авчираад асууж байгаа шүү дээ. За улс орныг яаж удирдах вэ? Тэр чинь ерөөсөө тэр хүн нэртэй нөлөөтэй боловсралтай гэж үзчихэл байгаа бол тэр хүнийг авчираад тэр хүний санаа бодлыг сонсох. Энэ бол одоо юу гэдэг том лидерүүдийн нэг том онцлог. Яг тэрнтэй адилхан Ататүрк бол Джон Дьюгээс гадна одоо юу гэдэг Циквилид тоогоо одоо нэг л том эрдэмтдийг бол хажуудаа их татсан. Тэгээд Джон Дьюгээс бол гол зөвлөгөө авсан юу байсан бэ гэхэл Джон Дьюи хэлсэн юм билээ. Туркийн боловсролын систем бол байна. Гэхдээ үр ашигтай байх хэрэгтэй. Юм үйлдвэрлэдэг хүмүүсийг та нар боловсруулах шилжих зөвлөгөө өгсөн юм билээ. Дайлангуй хөдөө аж ахуй, газар тариалан дээр. Тэгэхгүй нөгөө боловсрол нь болохоор Куран судар заагаад идэг, арабил заагаад идэг. Одоо илүү философи тал руу ингээд яваал идэг. Цэргийн сургууль нь болохоор бол математик, хими, физик ингээд цэргийн салбараа ингээд яваад. Тэгэхээр одоо та нар бол юм үйлдвэрлэдэг, юм бүтээдэг тийм боловсролыг бий болгоорой гэдэг зөвлөгөөг өгснээр Ататүрк бол авсан. Гэхдээ мэдээж бол тэр хүн бол одоо Туркийн боловсролын яам биднэрт одоо шийдвэр гаргах төвшөнд бол ажиллаагүй. Гэхдээ яг хоёрыг самбар дээр юм зураад тайлбарлаж байгаа юм зураг бол байдаг тийм. Тэрийг нь бол авсан. Тэр зөвлөгөөг нь бол ерөнхийдөө бол авч хэрэгжүүлсэн нь бол Туркт бол одоо газар тариалан, хөдөө аж ахуй, агрономи. Газар тариаланд бол хөвөн тариалдаг гэсэн юм да. Тийм хөвөн ер нь бол тэр одоо бидний Бага Аз гэж нэрлэдэг Анатолийн хойг бол өөрөө бол байгаль цагуурын маш таатай. Ийм бус нутагчтай. Одоо усан үзмний одоо гол их хөлгий одоо Туркийн тэр одоо газар дундын тэнгисийн эргүүд чинь бол тэр чигтэл одоо усан үзм, лимон, жимс,
Одоо ийм гэтэл нөгөө тал нь эргээд хард ангисэрийг гүржтэй залгаж байгаа тэр өндөр уул хэсэг чинь тэр жигтэй цайны тариалангууд байдаг. Одоо дэлхийн хамгийн чанартай цайнууд ч одоо яг тэр хэсгээс л бол үндсэндээ бол гарч байгаа жишээтэй. Тий. Гүрж цай гэдэг. Тий. Гүржтэй залгаад тэр. Мустафа Кемал Ататюрк хүүхэд. Хоёр ч удаа гэрэлж ирсэн баг. Гэхдээ олон хүүхэд өргөж авч ирсэн байлаа. Тэгээд дүү охиныхоо хүүхдийг ч сүргэл авчихсан тийм. Энэ дээр ингээд аваад үзэхээр өрөндийн хэвлүүдээр ярьж байгаа юм л да. Ер нь Ататюрк бол өөрөө их гоё юм сувцалдаг. Эхнэр нь ч гэсэн ийм тухайн үед бол их хөвөрдийн либерал өрөндийн юм үзэлтэл бас ингээд хувцалт одоо бүх юм ингээд. Тэгээд энэ дээр нэг зүйлийг ярих хэрэгтэй. Тэр улс төрийн шинжилгээ, эдийн засгийн шинтгэл, тэгээд боловсролын шинтгэл, соёлын шинтгэл гэж ярихаас гадна эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм дэх оролцоог бол үнэхээр одоо эрчүүдтэй адилхан хэмжээнд авч тавьсан юм хүн. Ер нь тэр үед бол дэлхийд дахинд л ер нь тийм л байсан баг. Тэгээд түрхгүй бол 30-аад он гэхэд бол эмэгтэйчүүд ер нь улс төрийн оролцоотой болсон. Парламентын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчд ингээд ийм өрсөлдөж исэн юм байгаа даа шүү дээ. Сонгогдож исэн юм. Тий. Ататүрк бол эмэгтэйчүүдийн тэр эрхийг бол одоо Турк улсад бол сэргээж бол чадсан. За гэхдээ бас юу Османы хэдийгээр Османы эзэнт улс байгаад ингэсэн ч гэсэн ер нь бол Туркийн тэр уламжлалт одоо исламын шашнаас гадна туркуудын өөрсдийнх нь уламжлалт дээр сэтгэлгээнд бол бас эмэгтэй хүн бол бас араб персүүдээс ялгаатай. Бас нийгэмд юу гэдэг их том үүрэгтэй оройлтой. Ер нь бол тэр чинь бас нэг тийм Монгол нүүдэлчдийн одоо амьдралд эмэгтэй хүн их гол үүрэгтэйтэй адилхан тийм төстэй юмнууд бол бас биш шүү. Тийм. Тэгэхээр Ататүрк бол тэрийг бол мэдээж бол гаргаж иж бол тавьсан. За тэгээ эмэгтэйчүүд бол улс төрийн эрхийг бол олгосон. Манерыг тэр нөгөө чөлөөлөлттэй хийгээд явж байгаа юм бол тэр юунд Коньо дөлөв тэр нэг зүүнтлийн Диярбакыр хавцал Кара Фатма гэдэг хар Фатма гэдэг нь одоо нэр нь Кара гэдэг нь хар гэсэн үг л дээ. Хар хувцастай тийм эмэгтэй. Буу зэвсэгтэй. Тэгээд нэг 15 6 орчим цэрэг захирцсан. Тийм эмэгтэй Ататүрктэй уулзсан байна. Тэгээд та одоо их орноо хурдан жилөлөө. Би танд туслая. Та одоо намайг дэмжих гэсэн Ататүрк дэглүү байх уу дэмжлэхгүй яах. Тэгээд тэр эмэгтэйд одоо бас буу зэвсгээр тусламж үзүүлж байсан юм бас байгаад. Тэгэхээр нөхөр бол ерөнхийлөгч болохоос өмнө хүртэл энэ эмэгтэй удирдагчдыг хүлээн зөвшөөрдөг. Тэр одоо түүхэн тэмдэглэгдсэн л Кара Фатма байна. Өөр одоо ямар хүн байгаа. Би сайн мэдэхгүй л байна л да. Тэгэхээр нөхөр бол эмэгтэйчдийг бас дэмжиж байгаа тэр чинь. Тэр хүнийхэн зураг мург бас байна уу? Тэр чинь ингээд юм буу муу арьц ингээд хар хүндтэй хар алчуур толгойд ингээд орооцсон. Тэгтээ тэр чинь ислам маягаад биш. Зүгээр юм нэг тийм тухайн Отманы цэргийн маягтай. Тэгээд өөрөө голдон суудсан тойроод баахан буутаа ирчээд өөрөө захирагч юм тийм эмэгтэй бас байгаа. Тэр энэ бол өөрөө их том үйл явдал шүү дээ тийм үү? Сонгуул улс төрт оролцсон гэдэг чинь бас том тэг хувцастай холбоотой асуудал ч гэсэн энгийн юм шаргадаад байна. Тийм. Бас нэг юм хэлэхэд бол их сайхан залуу байсан гэдэг юм л дээ. Ататүрк тийм. Тэр нөгөө Софид баяр чи бас нэг цэргийн атшаагаар Болгарын тийм Болгарын Софид байсан. Тэгэхэд Болгарын Батлан амгалахны сайд байна уу да тэрнтэй их найз ус. Чи тэр сайдын охин бас Ататүркт дурлаад. Тэгээд бас гэрлэх санал эднэр бол юм тэр эмэгтэй талаас нь бол гарсан гэсэн нэг тийм түүх байдаг. Айгуу сайн. Тэгээд Ататүрк бол мэдээж бол гэрлээгөө дараа нэг Австри эмэгтэй хэлүүд бас Ататүркт дурлаад гэрлэх санал эднэр тавиад ингэ явуулсан гэдэг. Өөрөө бол бас эмэгтэйчдтэй таалагддаг. Залуу байхдаа бас тийм сайхан залуу байсан гэсэн. Ер нь зургаас нь харахад ч юм уу гоё цэнхэр нүдтэй. Тийм өндөр нуруулаг тийм залуу шүү дээ. Тэгэхээр Ататүрк гэдэг нэрийг өгсөн тохиол сонирхолтой. Тий. Ататүрк гэдэг нэрийг бүгдээр Турк улсын ерөнхийлөгч болсныхан дараа өгсөн. Овг. Одоо нэр биш, овг юм л да. Тий. Ата гэдэг овг авсан гэдэг чинь бас санаа тийм үү? Тий. Одоо нөхрийнхөө овгор ч юм уу ингээд нэрлэгээд явдаг тийм үү? Энийг Ататүрк оруулж ирсэн тийм үү? Тий. Ер нь овгийг бол сэргээсэн. Тий. Овг авдаг явдлыг бол үндсэндээ сэргээсэн. Аднаас исламын ёсон чинь бол нөгөө ибн гэдээ явждаг шүү дээ. Тэрний хүү гэдээ явждаг. Нөхөр бол овг авах явдлыг бол үндсэндээ сэргээгээд ингэ явсан. Тэгээд 24 онд байна уу энэ Ататүрк гэдэг овгийг одоо ата гэдэг чинь бол одоо
манай нэг ата таван тэнгэрийн ататай л адилхан шүү дээ. Өвг эцэг гэсэн юм утгатай ийм Түрк Монгол хэлний эртний юм үг. За тэгээд Туркийн эцэг гэсэн. Туркийн эцэг гэсэн утгатай. Үнэхээр одоо бүгд найрамдах Турк улсыг үндэслэн байгуулагч гэдэг. Учираас одоо энэ овгийг бол Ататүрк гэдэг юу Мустафа Кемалд бол өгсөн байна. Ататүркийг одоо националист тийм одоо үндэсний үзэлтэй улс төрч байсан гэж хэлж тийм. Тэгээ энэ ч магадгүй Османы эзэн түрэн гэж Отоманы эзэн түрэн гэж ярих юм бол маш олон өргөн үүдэн нутаг дэвсгэртэй. Бүгд Турк байгаа нь бол тодорхой. Тэр эзэнт гүрний төгсгөл дээр Ататүрк бол туркуудыг ингээд голцсон болсон юм орчин үеийн улс байгуулна гэдэг л том зорилго тавьсан байна. Тэгээ ер нь бол Ататүрк яагаад одоо юу гэдэг өндөр үнэлэгдээд барууныхан ч гэсэн асар их судалдаг шүү дээ Ататүркийг. Ингээд судлаад байгаа гол шалтгаан нь юу гэхээр бол Туркээр бол одоо Турк кимлик гэж ярьдаг байхгүй. Одоо identity. Тэрийг бий болгосон гэдэг. Тэр олон ухсаатан, тэр олон соёл та ард түмнийг нэгтгэхэд бид бол туркууд шүү. Бид бол турк гэдэг юмыг бол үндсэндээ бий болгосон. Одоо Америк ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Би бол Америк хүн гэдэгтэй адилхан турк хүн гэдэг юмыг бол Ататүрк бол гаргаж тавьсан. Энэ утгаараа бол одоо юу гэдгийг яалтчгүй л одоо 20 дугаар зуунд бол асар том шинжилгээг хийсэн. Ийм хүн гэж ингэж үздэг. За түрүүн би нэг цогц дурдаад өнгөрсөн тэр Цикивилидэд тоон гэдэг байгаа. Тэгээ энэ хүн бол Башкортостаны татар гаралтай яг л бид нартай адилхан тийм өндөр царайтай ийм хүн. Тэгээ энэ хүн бол одоо бас л нөгөө Сталин бид нартай адилхан одоо хувьсгалын үйл хэрэг зүтгэж явж байгаад тухайн үед ч юм бол нөгөө үндэсний үзлүүд асар хүчтэй байсан шүү дээ. Тэгээд Оросд ч гэсэн ялгаа байхгүй. Одоо турк хэлтэй түрк ухсаатангуудыг нэгтгэсэн тийм том хурлууд бас болж байсан байхгүй зөвлөгөөнүүд хурал зөвлөгөөнүүд болоод эндээсээ одоо өөрсдийн байгууллагуудыг байгуулад ер нь 1917 оныг юу одоо бол хувьсгалын коммунист төрийн эргэлт гэдэг нь шүү дээ. Энэ төрийн эргэлт бол өөрөө ухсаатны асуудлыг аягүй сэтрээсэн байхгүй. Тэгээд ер нь Туркестан, Дунд Азийг хамарсан одоо юу гэдэг бүгд найрамдах улс. Турк хэлтний бүгд найрамдах улсад нэр бол байгуулагдах тэр суурийг бол Цикивилидийн тогооно гэдэг энэ хүн тавиад баг анхных нь ерөнхийлөгчээс хүртэл сонгогдоод тэгээд сүүлд бол коммунистуудтай муудалцаад германлууд дөрвөөд гарцсан багт нь Ататүрк хажуудаа татж авчихсан. Тэгээд энэ хүн бол одоо Умуми Турк тарихи буюу одоо Тургийн ерөнхий түүх гэдэг номыг бол бичсэн. Тэр нь бол өнөөгийн одоо Ататүркийн одоо тэр үзэл санаа энэ бүгдийг бол одоо тусгасан ийм ном бичсэн. Тэгээд тэндээ бол одоо турк гаралтай, турк хэл одоо бидний түүх соёл бол одоо арабуудаас, персүүдээс ондоо юм шүү. Тусдаа турк гэдэг юмыг бол бий болгосон. Ерөнхийдөө фантуркизм ч гэдэг юм уу тийм ээ. Тэрний фантуркизм бол энэ 20 дугаар зууны ихэнх үед л асар хүчтэй байсан шүү дээ. Тэгээд тэр суурь дээр бол бас энд одоо Туркийн үзэл баримт тусах ойлголтод гол нөлөө үзүүлсэн. Тэгээд Турк өөрөө тийм хүмүүсийг бас өөрөө эрдэм мэдлэгтэй, чадaltaй, нийгэмд нөлөөлөх хэмжээний тийм хүмүүсүүдээр бас өөрийгөө хүрээлүүлж чаддаг байсан байна. Лидер хүний шинж. Лидер хүний шинж шүү дээ. Одоо манай Чингис хаан гэдэг чинь Чингис хаан сууд одоо өдөрдөг чиргийн жанжин одоо юу гэдгийг асар том одоо юу гэдгийг улс төрийн зүтгэлтэн байхад Чингис хааны хажууд байгаа нөхдүүд бол Чингис хаанаас салгаад харах юм бол бас л сууд амьтдаг байхгүй. Одоо Сүбэдэбаатар гэдэг одоо том юм бол юу дангаараа Македоны александр шүү дээ тийм. Юу Наполеон Бонапартаас сүр илүү тэр стратегч тэр холж хараа гэдэг бол бас үнэхээр чухал. Тэгэхээр лидер хүнд байдаг нэг том шинж бол тэр алсыг харах. 4 жилийн артал нэг сонгуулийн хугацаа тийм ээ. Ирэх жилийн сонгуул бодохгүй байгаа шүү дээ. Ататүркийн ерөнхийлөгч сонгогдсон шүү. 23 онд сонгогдсон. 4 жилийн дараа 27 онд дахиад сонгогдсон. 31 онд сонгогдсон. 35 онд дахиад сонгогдож байгаа. Тэр чинь сонгогдож байгаа юм. Диктатур бол биш байхгүй тэр чинь. Түүний санал аваад сонгогдож та. Гэхдээ нөхөр юуг харсан бэ гэхээр бол сонгуулийн хугацаа хараагүй. Ирээдүйн 100 жил дараагийн одоо ирээдүйн турк орныг бол харсан байхгүй. Энэ турк орн ямар байх хэвээр.
аж үйлдвэртсэн байх хэрэгтэй. Өрнийн боловсралтай байх хэрэгтэй. Тэгэхээр бол бид бол энэ шашныг бол яг нь салхаас өөр арга байхгүй юм байна. Гэхдээ 26 онд бол 25 онд бол бас бослого бол гарсан шүү дээ. Ер нь бол Ататүркийн эсрэг, энэ шашны шинжилгээний эсрэг, ислам үзэлтэй, за бас нэг тийм курд маягийн нөхдүүд бол үндсэндээ бослого гарсан. Бослогыг бол засгийн газар үндсэндээ дарсан. Тэгэхээр бид бол эндээс салж ээж л одоо урагшлана гэдгийг гэтэл одоо жишээ нь магадгүй зарим улс оронд ч юм уу за Монголч гэсэн ялгаагүй баг. Нэг салбарын асуудал шийдэх гэж л одоо хэдэн засаг өнгөрдөг ч юм уу тийм. Тэр нь лид манлал хийж чадахгүй тийм. Өдөрдөж чадахгүй нэг тийм. Би саяхан Монгол улсын боловсролын сургуулийн профессор Гэрэл Баатар багшийн лекц өгч үзлээ. Лекцэн дээр их Монгол улсын үеийн цол, зэрэг, хоч гэж ярьж байгаа юм л да. Тэгэхэд Гэрэл Баатар багш ярьж байгаа. Чингис хааныг зүгээр ингээ Баатар жанжин хүн зэр зэвсгийн хүчээр л морин дээр мордож тавьж байгаа л улс байгуулсан гэсэн үг бол биш шүү дээ. Чингис хаан бол тухайн үедээ баян язгууртан хүмүүсийн дэмжлэг их маш их татсан гэнэ. Нахуу баян, дорголжин баян гэл дандаа баян хөрөнгөтэй тийм үү. Тийм хүмүүсийн дэмжлэг бас ингэ татаж чадсан юм биш үү. Тэгэд чинь цэргийн жанждууд нь байна. Батлан хамгаалах салбар нь байна. За эдийн засаг талаас дэмж хүмүүс нь байна, холбоотнууд нь байна гэл тийм. Тэгээ энэ бүхнийг л ингээл харж чадсан тийм хүн байсан гэж ярьж байгаа байхгүй. Ататүрк бол өрөндийн одоо тайлбартай баримтат кино нэвтрүүлгүүтэр ч гэсэн бичсэн байна. Улс төр эдийн засаг соёл гэд шашинны бүх салбарыг цогцоор нь хуучнаа халаад цоо шинээр нэвтрүүлнэ гэдэг бол өөрөө боломжгүй юм шиг сонсогдохоор юм зүйл. Үнийг бол Ататүрк Мустафа Кемал хийж чадсан. Тийм учраас өнөө хүртэл хүндрэлтний бол хамгийн одоо лидер өдөртөгчдийн нэг л гэсэн юм ирж байна. Тэгээд намтрынхан төгсгөл ярьж байгаа байхгүй. Ататүрк 1938 онд алт өгсөн. Дэлхийн 2 дугаар дайны үед энэ хүн байсан бол жишээ нь ямар бодлого хэрэгжүүлэх бол гэдэг л ийм асуулт тавиал ингээд босгож байгаа байхгүй. Ататүрк бол 1-р дайны Европт 1-р дай өрнөж явахд бол усаа удирдах байсан байна. За зөвлөлтөөс ч гэсэн бас үсгээс үзчихсэн. Гэхдээ шинжилгээ ихтэй байлдажсэн улсуудаас л тэр туршлагыг аваад хэрэгжүүлчихлээ шүү дээ. Тэгээ 38 онд алт өгсөн юм хүн байна. За ингээд битүүрийн подкаст маань ерөөдөө дуусгах болох гэж байна. Энэ том хүний намтар түүх бүх зүйлийг одоо нэг нэвтрүүлэгч бацах боломж бол байхгүй. Тэгээ үнэхээр олон салбар шинжилгээ хийж чадсан өдөртөгч. Өнөөгийн Туркийн ард түмэнд түүнийг хэрхэн дурсаж байна? Ер нь бол одоо юу гэдгийг Ататүркт бол маш хүндэтгэлтэй хандна. Одоо Туркийн бүх хотуудад Ататүркийн хөшөө бол байна. Туркийн бүх төрийн албаны өрөө одоо оффист бол Ататүркийн зураг үлгөөтэй байна. Ататүркийг одоо нас орсон өдөр бол одоо 1 минут турк даяараа зогсож одоо иммунэл илэрхийлдэг. Бид нар одоо анх туркч чинь соёлын шоконд орсон юм тийм шүү дээ. Ингээд мэдхгүй ингээд явж бас бүх юм зогсоол, бүх машинууд зогсоол, бүх хөдөлгөөн зогсоол 1 минут иммунэл илэрхийлнэ. Тэгээд өглөө 9 цагт. Тий. Тэгэхээр энэ бүх зүйл бол одоо Ататүркийн нэрмжтэй одоо гудам сургууль, хот цэцэрлэг одоо нисэх онгоцны бол бүх юм бол одоо туркууд бол одоо хүртэл Ататүркт бол маш хүндэтгэлтэй ханддаг ийм ард түмэн. Одоо манай ч гэсэн одоо Ататүркийн нэрмж 5 дугаар сургууль гэдэг Анкарагийн гудамд бол байж идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо хоёр орны бас харилцааны одоо бас нэг бэлэг тэмдэг болоод бас ингээд одоо Ататүркийн нэрмж сургууль одоо бас байж шүү дээ. За ингээд подкастын маань зочноор орж Кемал Мустафа Ататүркийн талаар соромжтой яриа өрнөсөн танд баярлалаа. Таны судалгаа эрдмийн ажилд амжилтсая. За баярлалаа. За лидер подкастын маань анхны дугаар та бүхэндээ хүрлээ. За удахгүй бас дараагийн нэвтрүүлэг дараагийн өдөртөгчийн талаар та бүхэндээ сонирхолтой подкастыг хүргэх болно.